Монгол Германы ашигт малтмал технологийн дээд сургууль нь манай улсын дээд боловсролын салбарт жишиг болох үс чанартай боловсрол олгож, олон улсын хэмжээнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилготой их сургууль юм. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдсан сургалтыг явуулах, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй заахын тулд лаборатори тоног төхөөрөмжөөр сайтар хангагдсанаас гадна эрдмийн зэрэгтэй багш боловсон хүчнээр бага бүрдүүлсэн байна. Өнөөдрийн Монгол Германы ашигт малтмал технологийн дээд сургуулийн нээлттэй өдрөлийн хүрээнд тус сургуультай танилцахаар ирсэн төгсгөнгийн сурагчид болон оюутнуудад биотүршийг яаж үйлдвэрлэх талаар мөн инженерүүдэд математик яагаад хэрэгтэй вэ гэсэн агуулгын хүрээнд багш нар танилцах хичээл заасан юм. Ер нь бол манай сургууль байгуулагдаад 2 жил болж байна. За одоо тэгээ 2 жил болоход бид нар 70 оюутантай байна. 3 жилийн дараа гэхэд бол бид нар 500 оюутантай, 5 жилийн дараа бол магадгүй 1000 оюутантай байх болов гэж төлөвлөж ирээдүг харж байна. Ерөөсөө бидний гол зорилго бол Монголын боловсролын системд юуг үзүүлэхийг зорж байна вэ гэхлээр шин шатны чанарт суурилсан, чанарт анхаарсан сургалтыг явуулахыг зорж байна гэсэн санаа байгаамаа. Noch etwas Bewegung sein wird. Wir haben оюутнуудын хувьд бол хамгийн чухал зүйл оюутнуудын өөрсдийн хүсэл, инженер болох гэдэг хүсэл. Инженерийн сургууль гэдэг бол өөрөө инженерийн сургалт гэдэг бол тийм амархан даваа биш. Энэ бол нэлээд одоо хүнээс их хүчил чармаалт шаардлагадаг ийм мэрэгжил. Тийм учраас оюутнууд яг өөрөө хүссэн, өөрөө инженер болох гэсэн үнэн чин сэтгэлийн хүсэл байгаа ийм тохиолдолд бол энэ сургалтандаа айгүй амжилттай сайн сурах бололцоотой. Тэгээ Монголын боловсролын системд бол сүүлийн үед бас 10 жилийн боловсролд нэлээд шинэ реформууд хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр бид нар бол цаашдаа бас манад ийм амжилттай суралцах сайн оюутнууд бол хэрэг бахаа гэж бид нар найдаж байгаа. Суралцагчдаа зорилгод нь хүрэхийн тулд өндөр түвшний мэргэжлийн боловсролыг олгож эхэлсэн тус сургуультай танилцахаар ирсэн оюутнуудын сэтгэлийг сонслоо. За би бол Монголын үндэсний сургуулийн уул уурхайн мэргэжлээ сургалцах 3 дугаар курсын оюутан баг. Ерөнхийдөө бол эдний сургуулийн эдгээр лабораториуд сургалтын стандарт нь ер нь ямар шухан юм бэ гэдгийг судалж л яваа. Төрийн өмч сургууль бол маш хотоос зайдуу гарчихсан. Вакуум орчинд бол оюутнуудын суралцах бололцоог бол өндөр хангацчихсан. Тэгээд хэл бол өнөөдөр инженерийн мэрэгчлэлтэй суралцж байгаа хүмүүст бол маш чухал гэдгийг энэ дээрээс ахин нэг ойлгож авлаа. Яг анх танилцуулгыг хараад тэгээд интернетээс мэдээлээ. Тэгээд өнөөдөр ирээд үзэхэд нөө орчин аюул сайн. Хүүхдүүд ер нь элсэж орсон цагаасаа эхлүүлээл дандаа дадлага, үйлдвэрийн дадлагуудад хамрагдаад явна. Эхний одоо манай бэлтгэл курсыг төгсөөд бакалаврт орсон байгаа хүүхдүүд маань түрүү жил гэхэд 14 хоногийн дадлага хийсэн. Энэ бол яг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр очиод өөрсдөө одоо гагнуур хийгээд токрийн машин дээр ажиллаад ийм нөгөө ажилчин хүний яг хийдэг энэ ажлуудыг бас өөрөө инженер хүний хувьд бол мэдрэгтэй эхний ээлжний ийм дадлага хийсэн. Дараа нь тэр урт хугацааны дадлага байгаа. Тэгээд бас гадаадд ер нь бол Германы энэ үндсэн хөтөлбөр маань бол Европын холбооны улсад бол магадлан итгэмжлэгдэх юм хөтөлбөр байгаа. Тэгэхээр ер нь бол төгссөн диплом маань энэ улсуудад бол хүчинтэй. Налах дүүрэгт байрлах Монгол Германы ашигт малтмал технологийн их сургууль нь 600 гаруй оюутны хичээлийн байр, 160 оюутны дотуур байртай, суралцагчид олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн лаборатори, номын сан, хоолны газар, компьютерийн тэнхимээр үйлчлүүлэх боломжтойгоос гадна чөлөө цагаа өнгөрөөж фитнесээр хичээллэх боломжтой байна. Зүүнээс оюутны дотуур байр, амьдрах 5 тухтаагаас гадна хичээл хийх бүхий л боломжийг бүрдүүлсэн байна. Миний хувьд бол угаасаа багаасаа инженер болъё гэж боддог байсан. Тэгээд энэ сургуульд орж ирээд ер нь байгаль орчин хүрээлэн багшны инженер болно гэж бодож байгаа. Тэгээд яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ гэхээр одоо өнөөгийн нийгэмд бас уул уурхай хөгжиж байна. Тэр утгаараа бас манай Монголын нийгэм байгаль орчин маань устдаад байгаа юм болов. Тэрийг нөхөн сэргээх хэрэгтэй. Тэр утгаараа ер нь хүрээлэн багшны инженер болъё гэж хэлсэн. Тэгээд манай сургуулийн хувьд гэх юм бол яагаад энэ сургуулийг сонгосон юм бэ гэхээр ер нь одоо Герман мэдлэг Монгол ухаан гэж байгаа. Тийм учраас багш нарын хувьд ч гэсэндээ маш сайн багш нар, чанартай багш нараар залгаж байгаа. Тийм мөн тоног төхөөрөмжийн хувьд ч гэсэндээ дадлага хийх боломжийн хувьд ч гэсэн ер нь айгүй боломжтой байгаа. Тийм учраас энэ сургуулийг сонгосон. Оюутны байрны хувьд бол маш тухтай. Тэгээд ер нь анх болохоор яг гэрээс алдаж ер нь юм байна гэж бодож байгаагүй. Анхны төсөөлөл ер нь одоо тэгэл яах болоо тий ер нь тэгж бодож байсан. Тэгээд энэ дээрээ бол нэг өрөөндөө гуруулаа. Тэгээд ер нь охтуудаараа болохоор энэ айгүй гоё тоглог. Энэ оюутны байрны хувьд гэх юм бол би л авдаг ийм оюутны байр харж байгаагүй. Тийм
болохоор ерөөсөө интернет бүх юм хангалттай хичээл хийх бол бүрэн болцоо байна. Тулайхан, тоглог, дээрээс нь дотроо ингээд юм угаачж гин, амралтын өрөөнд ороод юм ээжж гин. Бүгд боломж олцоо гэсэн. Хүн өөрөө сурч чадах юм бол сурах гэдэг сургууль. Нийтдээ 1 2 3 давхарт бол 30 өрөөнд нэг өрөөнд л ер нь яг одоо хийх зорилтоор барилгын зорилтоор 4 хүүхэд авах хэрэгтэй. Нийтдээ бол одоо бакалаврын 1-р курс, мэдлэг курс гэдэг 2 анги байгаа учраас цөөхөн хүүхдийг нэг өрөөнд 3 оюутан хүүхдийг зохион байгуулж мэдээж авсан. Хүүхдүүд бол Герман руу явахгүйгээр харин Монголдо Герман мэдлэг Герман одоо боловсролыг эзэмших замаар энэхүү одоо юу зорилгыг биелүүлэх гэж байгаамаа. Тэгээд юу вэ гэхлээр Монголд бол Монголын боловсролын системд модель сургуулиар үлгэр жишээ үзүүлэх ийм зорилго тавьж байгаа. Илүү их хариуцлага үүссэн. Өөр дөрөө зөвхөн хариуцлага үрээ зосгүй Монголын нийгэм хөгжилд маш их хариуцлагатай тийм боловсон хүчнийг бэлтгэх ийм зорилготой ажиллаж байгаа. Ийхүү тус сургуулийн оюутнууд Монголд болон Герман улсад үйлдвэрлэлийн дадлага хийх оюутан соёлцоогоор Германы ихтэй сургуульд суралцах боломжтой байна. Монгол Германы ашигт малтмал технологийн их сургуулийн хичээл англи хэл дээр явагддаг нь оюутнуудыг олон улсын түвшинд мэргэжлээрээ ажиллах боломжийг олгодог байна. Тус сургууль энэ хавар шинэ эсэлтээ авах юм.